Хүн бүрийн амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аялал самс хандрлын баяр баясгалын. Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш, харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аялын тойрог энэ бол таны нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч их Монголын нууц төвчөө нийгэмлэг. За бид хэдэн штэ өглөө Чикагогоос гараад за 4 цаг гаруй давхсаар Сент Луис гэдэг нэртэй хотод ороод ирсэн. Францын одоо айрмын хурандаа энэ хотыг үндэслсэн Сент Луисын нэрээр нэрлэгдсэн одоо ийм хотод ороод ирлээ. Тэгээ 1764 оноос хойш гэдэг чинь энд бол ерөнхийдөө тийм Франц маягийн соёл нэлээд хөгжөөд Франц бол маш их төлөвлөж ирсэн. Миний ард харагдж байгаа нэг арк гэж хэлдэг. Одоо үүд гэх юм одоо хамгийн том одоо үүд дэшегээ 190 м-ийн өндөрт хийгдсэн. За үндсэндээ 1964 оноос оны 2 сараас бараг 3 жил гаруй хугацаанд одоо энийг хийсэн юм байна шүү дээ. Энэ болохоор ер нь дэлхийн хамгийн өндөр аркнд ордог юм байна. Зэвэрдгүү гангаар хийсэн. Өдөрт ерөнхийдөө нэг 6700-аас за нэг 7000 орчим хүн л өдөр болго үздэг юм байна. Энийг тэгэхээр нэг сард одоо нэг 200-аад мянга. За жилдээ бол нэг 2 сая 600 мянган хүн бол дунджаар үздэг. За нэг хүний билет нэг $17 гэж бодохоор одоо бараг жилдээ нэг зөвхөн билетээр нэг 45-аас 50 сая долларын ашиг олддог юм байна. Энэ одоо цамхаг. За тэгээд дотор байгаа энэ музей янз янзын одоо гой ийм дэлгүүр оршоотойгоо нийлээд одоо энэ хавийн одоо газар ингээ бодох юм бол үнэхээр гоё юм аа. Тэгээд энэ аркн дээр гарахаар байна штэ. Энэ хотын одоо бүх өнгө төрх нь харагддаг бас үнэхээр гайхалтай газар байна. Одоо бидний бас гол санаа яах чинь гэхээр энэ Сант Луис дараа нэг удахгүй ерөнхийдөө энэ сонио хачин зүйлийг нь үзчихэд тэгээ цаашаага бид нэр Мемфис хот орох гэж байгаа. Бас нэлээд зайтай нэг 4-5 цаг яваад Америк нэгдсэн улсын төдийгүй одоо рок н роллын хаан Элвис Преслигийн одоо Мемфис хот руу бид нэг аялах гэж байна. Замдаа бид нар Сант Луис хотоор дайраад ирсэн их сайхан гоё цэвэрхэн хот байна. За одоо бол ерөнхийдөө 3 сарын сүүл 3 сарын 28, 4 сар гэхэд бол бас нэлээд хүүтэн байна. Энэ за бараг манай Монголын хүүтнээс илүү хүүтэн юм шиг байлээ. А тэр учраас би бас улсуудаас ингээд сонирхоод асуусан чинь цаг агарын хүүтэн гэж байдаггүй юм байна. Цаг агарын градус бол яг хөө нэг хасах хэдэн градус, хасах нэмэх 5 градус гэж заадаг мөртлөө энэ хавь чинь маш их тийм салхитай учраас салхины хүч, салхины хүүтэн гэдэг бол ерөөсөө маш хүүтэн байдаг. Одоо хавирга нэвт одоо салхилнаа гэдэг шиг. Бид нар цаашаа энэ Мемфис руу очиод ирэхээр бас байдал нэлээд гоё дулаахан болчих юм шиг байна. За тэгээд ингээд хэдүүл аялаа цаашаа үргэлжлүүлье. За урчин бид нэр байна штэ. Сент Луис хотод хоноод өглөөгөр нэлээд сайхан давхиад одоо ингээд Мемфис хот руу орж ирж байна. Одоо Мемфис хот руу орж ирэхэд байна штэ нэг том гүүрээр гарддаг юм байлээ. Би өчигдөр бас газрын зураг дээр судалсан чинь энэ Миссисипи гэдэг асар том мөрөн байгаа. Тэр энэ мөрний наадал нь болохоор Арканзас мужид хамаарагдаад гүүрний цаашаагаа гарахаар Теннесси мужид хамаарагдаад нэг өсөндөө бид нар одоо Теннесси мужийн Мемфис гэх хот руу очиж байна. За Мемфис очих байгаа шалтгааныг бол одоо үзэгч та бүхэн бол мэдэх бах. Ер нь рок н роллын тухай хөгжмийн ертөнцөөр нэг хамтдаа аялыг гээл явж байна да. Эний хардаа Теннесси мужид ингээд тавтаа морилоо гэж байна шүү дээ. Гүүрний наадал нь Арканзас муж, ингээд ийшээгээ Теннесси муж, Миссисипи мөрөн дээр гарсан нэр ямар том мөрөн юм бэ нэрээ. Их цахан харагдахгүй өстой маш том мөрөн байна. За манай найз маань надад зам зааж өгöd байна. Найзынхаа хэлснээр л явна штэ. Google-д ажилладаг нэг найз Америк хүүхэн байд юм аа. Өстой маш том гүүрээр гарч ирсэн байж штэ. Гүүрэн дээр бараг нэг хэдэн километр явчихва. Явсаар байж байгаад ингээд Мемфис хотод ороод ирлээ. За одоо Блюзийн орон гэр гэж одоо нэрлэгддэг. Одоо Билл годомжин дээр ороод ирсэн.
Ерөөсөө энд ороод ирсэн чинь гой сэтгэл хөдлөж байна. Яагаад сэтгэл хөдлөж байгаа гэхээр Америкийн ингээд янз янзын хотуудаар ингээд явхаар за зарим хотууд болохоор хэтэрхий орчин үеийн хот болохоор нэг тийм сайхан санагдахгүй маа. Бас их нүсэр том хот ч юм бас ядрахын. Одоо нэг газраас нөгөө газар руу явхад л одоо бүтэн цаг 40 минут 50 минут гэж явцдаг. За Мемфис хотод ороод ирсэн нэг хөөхөн юм цэвэрхэн одоо тийм дээр үеийн хот байна. За бид нар сая ингээд Миссисипи мөрнөөр ингээд орж ирсэн. Бас үнэхээр сүрлэг мөр юм аа. Тэгээд энэ Миссисипи мөрний талаар би бас сонссон мэддэг нэг жижигхэн зүйлээ ярих гэж бодлоо. Ягаад тэгэхээр англичууд, францууд маш олон Европын орнууд энэ Америк ТV колончилж байхдаа хэдэн зуун мянган бооллуудын хөдөлмөрөөр ингээд Эрдэнэ шиш, Шихрийн нишин гэдэг маш олон тариалангийн одоо ургамлуудыг тариалж байгаа. Тэндээсээ бүтээгдэхүүн гаргаад тэгээд энэ Миссисипи мөрнөөр ингээд одоо доошоо урсгаад одоо Францын одоо эзэмшилд байсан одоо Лозана мужи гэж байгаа. Одоо Нью Орлеаны цаашаа ингээд амжаад тэгээ ерөнхийдөө тийм Европ руу гаргадаг дэлхийн зах зээл дээр энэ маш олон бүтээгдэхүүнүүд одоо нийлүүлдэг байсан. Тийм учраас Америкийн хөгжлийн нууцыг Миссисипи мөрөн болон үнэгүй ажиллах хар боолчуудын хөдөлмөрөөр одоо үүссэн гэж бас хэлдэг. За үүнээсээ улбалаад Америкийн одоо хөгжмийн түүхэнд хөгжмийн шин орслууд боолчлогдож ирсэн харуудаас бол үүссэн байдаг. За тухайлбал Шихрийн нишингийн талбай гэдэг янз янзын газар ажиллаж исэн одоо хар боолчууд олуулаа амиж сууж агаад дуугаа дуулаад тэр улмаар тэр дуулж исэн дуу нь одоо сүмийн найрал хөгжмийн хэв шинжийг бас агуулад цаашаага хөгжсөөр байж одоо gospel, blues, rhythm and blues гэдэг энэ олон урсгал чиглэлийг одоо үүсгэж гол нөлөөлсөн гэж одоо ярьдаг. Харуудын хувьд бол уйтгар гонигийг одоо blue буюу одоо хөх өнгөөр дүрсэлж одоо хэлдэг. Анхных нь одоо үүсэл гарлын хувьд blues гэдэг маань нэг өсөндөө уйтгар гонигийн дуу гэсэн утгатай үг. Тэгээ бидний хувьд бол ингээ яг Миссисипи мөрнөөс ингээд наашаага ороод ирэхэд бол энд бол байдал их өөр болж байна. Чикагод бид нар нэлээд даарад нэмэх 15 градустай мөртлөө маш их салхитай учраас даараа чичирж исэн бол энд одоо нэмэх 15 градустай гэхдээ маш сайхан тийм салхи байх нь байна. Гэхдээ тэр Чикаго шиг тийм акт хүүтэн салхихгүй их сайхан газар байна. Ингээд харахад ерөнхийдөө хуучны Франц одоо стилтэй, Франц хэв маягтай тийм дээр үеийн хуучны барилгуудад ихтэй. Миний ирсэн газар болохоор одоо Элвис Преслигийн алдарсан нутаг. Элвис Пресли одоо энд 15 настайдаа одоо нүүж ирээд одоо нэр алдрынхаа одоо дээд оргилдоо хүрсэн ийм сайхан нутаг. Тийм учраас одоо энд ирсэн хүмүүс ерөөсөө энэ хот тэр чигээрээ Элвис Преслигээр ерөөсөө амьсгалт юм байна. Quite as often as I could have. Little things I should have said and done. Кафе дэлгүүр бүх юм Элвис Пресли. Элвис Преслигийн зурагтай одоо ерөөсөй байхгүй юм гэж алга. Сүүлийн үед бас нэг өвчний улмаас бас хүмүүс нь бас нэлээд баг болцсон байна. Тэр бол мэдэгдэж байна. Энэ сайхан блюзийн одоо Элвис Преслигийн рок н роллын сайхан хөгжмүүдийг сонсоод ингээд явхад бас үнэхээр сайхан газар. Өнөөдөр маш их хазтай явж байна. Өнөөдөр бид нэр Элвис Преслигийн Грейсленд дэх одоо өөрхөн гэр эдэн газар ингээ аялаа явж байна. Аяллаа яг нэвтрүүлгийн хувьд ялангуяа одоо хөгжим сонсдог рок н ролл, рок дуртай, хөгжим дуртай хүмүүсийн хувьд бол яа харахгүй заавалж очиж ирэх газар болоод Грейсленд одоо эдэн газар ингээ заавал аялах хэрэгтэй юм байна. Одоо Элвис Преслигийн тоглож ирсэн одоо төгөлдөр хуур энд одоо амьдарч уран бүтээлээ хийж ирсэн одоо энэ сайхан одоо гэр музейгээд ингээд явж байна. Маш олон өрөөнүүд байна. ертөнцийн баг бүх өнгийг шингээсэн тийм өнгөлөг өрөө байж байна. Мөн одоо ой ширэнгийг ингээ санагдуулмаар тийм халуун орны тийм ойг санагдуулмаар өрөө гэдэг. Тэгээд доотлих нь одоо энэ байшингийн одоо доотлих нь өрөө гэхтэл одоо алжаалаа тайлаад хөгжмөө сонсдог өрөө гэх зэрэг маш олон өрөө байж байна. Рок н роллын хааны яг гэрт нэг ороод ирсэн чинь их сайхан санагдаж байна. Тэгээд хэдүүлээ маш олон үзэх зүйлүүд байгаа учраас би нэг газар дээр их олон юм ярихгүйгээр хэдүүлээ ханиндаа ингээд Элвис Пресли гэж одоо энэ рок н роллын хаан ямар шохон яаж амьдарч байсан талаар хэдүүлээ хамтдаа ингээд үзье. Элвис Преслигийн хонглын өрөө буюу
одоо доод давхарлуу нь ороод ирсэн байж байна. Элвис Преслигийн одоо хамгийн дуртай өрөө гэж одоо ярьж байна. Тэгээд энэ дотор байж байхдаа маш олон хөгжмийн санаанууд, шин дуунууд төрж гарч ирж байсан. Тэгээд энэ дотроос ер нь энэ өрөөнөөс ер нь олон сая долларын одоо үнэтэй том гэрээнүүд энэ өрөөнөөс хийгдчихсэн гэдэг үзэж байна. Тэгээд ер нь бол маш их тийм зугаац ингээд дуртай. Үндсэндээ телевизэрт бол ерөөсөө телевизээрээ салдгүй хүн байсан гэж байна. Тухайлбал одоо энэ байшинд Элвис Преслигийн зөвхөн одоо үздэг телевизэр нэхэд 14 телевизэр байж байсан. Одоо галтгооны өрөөнд тэгтэл. Тэгээд ер нь маш олон өрөөнүүд байж байгаа. Тэгээд хөгжмийг бол маш их сонсдог. Одоо хуучны дээр үеийн нөгөө gospel буюу одоо сүмийн олон хоолойтой blues, jazz, classic гэж ерөөсөө маш олон төрлийн хөгжим сонсдог байсан. Тэгээд Элвис Преслигийн сая түүхийг бид нар үзээ сонирхоо явж байгаад үнэхээр тийм одоо их өрмөц хүн байна. Өрөө болгоно ингээд ямар янз янзын ингээд өрмөц дизайнтай одоо ийм гоё шилэн танхимтай ийм таазан шилэн толин ийм өрөө байж идэл ийшээгээ жишээлбэл одоо их халуун орны одоо ширэнгэн ойд орцсон юм шиг. За ийшээгээ болохоор дэлхийн бүх төрлийн одоо өнгийг холж исэн одоо ийм өрөөнүүд байж. За энэ өрөө болохоор шүү дээ Элвис Преслигийн хамгийн их одоо зугаацсан гэж одоо найз нөхдөд одоо суудаг гэсэн өрөө. Энэ өрөөг ингээд харахад байна шүү дээ нэг тийм Япон зонтхны доор ингээд зогсож байгаа ч юм шиг. Ер нь бол нэг тийм Азийн соёлд дуртай байсан болов. Ер нь тех тийм олон өнгөнд дуртай байсан болов гэж одоо бодогдож байна. Олон төрлийн одоо уран зургууд тухайн үеийн тэр нийгмийн одоо тэр үед гарч ирж байсан дэвшилтэд бүх зүйлийг бол ашиглаж ирсэн байх. Тухайн үед гарч ирж байсан телевизэр, дуу хураагуур ерөөсө бүхэл зүйлийг одоо энэ ингээ гаргацсан. Их сайхан өрөө байна. За бид бүгдийн хувьд ингээд рок-н-роллын хааны за энэ агуу хүний бас амьдарч ирсэн бодит түүхээр гайхамшигар нэг яг тэр амьдарч ирсэн газар нэг явж байна. Хүүхэд байхдаа Элвис Преслигийн дууг маш их сонсдог байсан. За дуунуудыг ингээд тоочод байх юм бол ерөөсө барагдахгүй их олон сайхан дуунууд байдаг. Тухайн үедээ энэ Грэслэнд эдэн дээр бол нэлээд том газар худлаж аваад ингээ байж хахад бүтээн байгуулалт ойр хавьд тийм хүмүүсийн цугласан тийм одоо зүйлүүд байгаагүй. Элвис Преслид одоо хайртай одоо Америкийн одоо хэдэн сая шүтэн биширчнэр нь одоо энд ирж улмаар энэ хавийн одоо газарт нэгж газар хөдөлж авч одоо байшин барилга барьж эхлээд улмаар энэ газар бол ерөнхийдөө ингээ тийм хүн амын бөөгнөр л болсон. Одоо 1956-аас 60 оны хооронд дэлхийд даяар 50 сая одоо зарагдаж тэгээ тэр одоо амжилтыг нь тэмдэглэж одоо Элвис Преслид маш олон бэлэг илгээж исэн одоо хурд урдмын адуу гих жишээний. За мөн одоо Элвис Преслид мөн одоо хүндэтгэлээ илэрхийлж Америкийн нэгдсэн улсын шерифүүд өөрийнхөө одоо дурслынхаа шерифийн өмнөлхийг ингээд өгж исэн ингээд үзэж явж байхад үнэхээр тэр цагтаа одоо үнэхээр цалгиж энэ дэлхийг бол үнэхээр одоо хөгжмөөрө байлдан дагуулж ирсэн одоо энэ мундаг одоо рок-н-роллын хааны гэр мүзээ амьдарч ирсэн газар аялаад явж байхад үнэхээр маш сайхан санагдчих. Би бол Элвис Преслид бол үнэхээр хайртай шүтэн биширдэг. За миний одоо бас шүтэн биширдэг хүн гэхээр одоо Queen хамтлаг Freddie Mercury-д би бол маш хайртай. За магадгүй дараа хизээ нэгэн цагт одоо бас Англи яваад Freddie Mercury-гийн бас одоо хамтлагаа байгуулжсэн газар ингээд явах юм бол би бас тэрийг бас ингээд хүсэж хүлээгээл явж яадаг. За хожим бол ерөнхийдөө энэ эдлэн Элвис Преслигийн одоо хойд ээж нь энэ газарт бол одоо маш их хэмжээний зарлага гаргадаг байсан учраас Элвис Преслигийн одоо нас орсноос хойш их хэмжээний өрөнд ороод нэлээд амьдрахад нэлээд хэцүү болсон учраас ерөнхийдөө ингээд нэлээд дампуурлын байдалд хүрээд за тэгээ хожим нь одоо Элвис Преслигийн охин та бүгд мэднэ шүү дээ. Одоо Майкл Джексонтэй одоо 2 жил одоо албан ёсных эхнэр удаад 2 жилийн дараа салж ирсэн. За тэр одоо Элвис Преслигийн охины наавха бүх одоо дууны одоо рекордсын бүх эрхийг аваад ер нь ийм сайхан газар байгуулах гэж шийдээд тэгээ ерөнхийдөө энэ Элвис Преслигийн одоо эдлэнд бол ер нь дэлхийн өнцөг болон бүрээс Америкийн нэгдсэн улсын одоо шүтэн биширчид гэдэг ерөөсөө маш олон хүн ирдэг юм байна. Тэгээ ерөнхийдөө одоогийн байдлаар бол одоо дампуур хөтгийд одоо нас барснаас нь хойш одоо ингээд маш олон сая жуулчид ирдэг. Нэг басанда Мемфис хотын бас хамгийн гол одоо бэлэг тэмдэг болсон газар гэж одоо хийж болж байна. Одоо энд ерөөсөө гудамж
талбай, бензин колонк, дэлгүүр ер нь юм бүхэл одоо Элвис Преслигээр одоо амьсгалж байна. Элвис Пресли 1935 онд төрөөд 38 онд буюу одоо 13 настайдаа Мемфис хотод ирээд хэдээ ээж нь одоо гитар бэлгэсэн тэр гитараа тоглосоор байж байгаад энэ алдрынхаа оргилд одоо хүрсэн. За ер нь тэгэхээр Элвис Преслигийн түүхийг жишээлбэл яг нэг удаагийн нэвтрүүлгээр ч юм уу ингээд яриад энэ дуу ийм түүхтэй гэдэг ингээд яриад байх юм бол барагдахгүй. Ерөнхийдөө энэ Элвис Преслигийн эдлэн газараас аялаад гол зүйлүүдийг та бүхэндээ ингээд ерөнхийдөө ингээд үдсэн харсан зүйлүүдэд үзүүлээд явж байна. За Элвис Преслигийн одоо машины музей дээр нь ороод ирж байна. Үнэхээр одоо нэр хүний одоо хамгийн хайртай янзтай сайхан амьтдыг өнөхөр эзэгнж явжээ. Одоо энэ машин болохоор штэ Элвисийн бол хамгийн алдартай машин штэ. Бүр хамгийн хайртай байсан. Тэгээ хожим одоо энэ машинаа ээждээ бэлгэлж исэн. Үнэхээр сайхан амьт байна. Одоо хувийн машин, мотоцикл, онгоц. Ерөөсөө одоо яах аргагүй одоо ийм баян байхаас өөр аргагүй л да. Яагаад тэгэхээр дэлхийд даяар одоо Элвис Преслигийн зөвхөн 4 жил дотор 56-аас 60 оны хооронд чинь 50 сая хувь одоо борлогдож исэн пянзан дуу одоо рекордстай хийжсэн бичлэгийн одоо амжилтуудыг ерөнхийдөө ингээд байнга эвдчихсэн. Элвис Пресли бурхан болсноос хойш YouTube дээр Элвис Преслигийн одоо хандсан хандлт нь 2.8 тэрбум байд юм биш үү? Одоо дэлхийн 7 тэрбум хүн байдаг. 7-8 тэрбум гэж бодоход 3 хүн тутмын нэг нь заавал үдсэн байд юм байна. Үнэхээр одоо гайхамшигтай. Яг нэг харамсдаг зүйл юу вэ гэхээр дэлхийн хөгжмийн түүхэнд одоо 42хан наслахтаа хөгжмийн гайхамшигыг одоо бүтээсэн. Яг энэ алдарцуутай одоо Элвис Пресли, Джон Леннон, за Фредди Меркури тийм ээ. Одоо Жими Хендрикс гэдэг ингээ алдарцуутай усууд ер нь яагаад ингэж их богинохон наслсан байдсан болоо гэд би бат харамсд юм аа. Ингээ цаг бусаар ингээ хороод хийгээс ирж яваад өгчдөг. Хэрвээ эдгээр хүмүүс амьд сэрүүн байсан бол ямар их агуу бүтээл гарах байсан болоо гэж би бол харамсдгийн. Шүтдэг дуучныхаа хайртай рок-н-роллын хааны энэ музейг үзээд бидэнд бол өстой үнэхээр сайхан санагч. Мемфис хотод ирэх юм бол 2 хоногт л хангалттай байна. Эхний өдрөө ирээд сайхан музейгээ үзээд оройн жаз клубүүд маш гоё блюзийн одоо амьд тоглолтууд болдог. За маргааш нь бол ерөнхийдөө ингээд нэг сайхан 50% шиг нэг Мемфис хотод ирээд 2 хоногт бол ер нь энэ сайхан хөгжмийн ертөнцөөр аялах юм байна. Тэгээ цаашаага хэдүүлээ нэг онгоцыг нь очиж харъя. Элвис Преслиг одоо хувийн онгоцоор ингээд ашлаад явж байна. Үнэхээр одоо тэр дэлхийн хэмжээний од гэдэг бол үнэхээр од шиг л байдаг юм байна. Хичнээн ч олон одоо далбаат зав, усан зав ерөөсөө байхгүй юм алхаа. Тэгээ хувийн онгоц хүртэл байна. За энэ онгоц нь болохоор Элвис Преслиг одоо хайртай охин Лиза Мэригийн нэрээр нэрлэгдсэн одоо ийм сайхан онгоц. За тухайн үеийн бас 60-70 онд чинь бас л тухайн үеийн тэр тансаг хэрэглээ бүх одоо зүйлүүд байж исэн юм байна. Ингээд үзэж явж байгаад унтлахны өрөө, уулзалтын өрөө, за сайхан баар ийшээгээ тэгээд ерөөсөө бүхэл зүйлүүд ингээд тоноглолцсон. За тэр үед одоо телевизэр гэдэг чинь нэг иймэрхүү байсан юм байна шүү дээ. Тэр үеийн одоо телевизэр. За Элвис Преслигийн бас нэг амьдралдаа хийсэн тийм алдаа байдгийг байна. За манай хөгжмөн судлаач жинхэнэ энциклопед гэж одоо хэлж болохоор одоо Доли ах маань хэлж ирсэн юм аа надад. Элвис Пресли тухайн үедээ бас сэтгэлийн хөөрөлд автаад цэрэгт явцсан байдаг. Америкийн нэгдсэн улсын одоо айрамд илсээд. Тэгээд цэрэгт байх хугацаанд хэдийгээр одоо Элвис Пресли Америкийн нэгдсэн улсын айрамд алба хаагаад айрмын нэр хүндийг өргөсөн, нийгэмд маш олон залуучуудыг айрамд итгэлийг одоо өгсөн ч юм уу тийм ээ. Ер нь ийм их эерэг тал байсан ч гэсэн уран бүтээлийн хувьд бол маш их сөрөг тал бий болсон. Яагаад тэгэхээр Элвис Пресли айрамд байгаад бас тодорхой хугацаагаар бас одоо өөрийнхөө бас уран бүтээлийн тийм алдарцуутай байх үедээ бас нэг баг зэргийн энэ завсар оруулснаас тухайн үед нь маш олон өрсөлдөгчнөр нь бас гарч ирсэн. За түүний одоо Элвисийн бас хамгийн гол хүчтэй өрсөлдөгч бол Битлз хамтлаг. Манайхан бас сайн мэднэ. Битлз гарч ирээд Элвисийг цэрэгт яваад ингэж хооронд нь ерөнхийдөө божигнуулаа хайцсан. Сэргээс ирсний дараа Элвисийн бас карьер тэр хоорондох нэг жижигхэн завсрыг бол тэгж алдна гэдэг бол маш том буруу алхам болсон гэж ерөнхийдөө хүмүүс ярьдаг юм байлээ. Мэдээж ямар ч одоо уран бүтээлч хүнд алдар цууныхаа өндөрт хүрдэг үе гэж байдаг. Уналтын үе гэж байдаг. Тэгээ уналтын үе дээр бол Элвис Пресли бол
тайзан дээр одоо байж исэн тэр асар өндөр тэр капиг бас эргэж авч чадахгүй болоод ирэхээр өөр уран бүтээлчнэр сэтгэл санаагаар хэцүү болдог. Тэр үедээ бол Elvis Presley бас хард амхны одоо хэтрүүлэн хэрэглээд ам насаа алдсан одоо ийм гонигтай түүхтэй байдаг. Elvis Presley-г дуулж явах үед бол Elvis Presley шиг одоо сайхан уран бүтээлчнэр байж исэн. Гэхдээ яагаад Elvis Presley бас илүү нөгөө хэдээсээ илүү гарсан юм бэ гэхээр маш сайхан тийм тайзны тийм одоо харизм гэж одоо хэлдэг. Хүмүүнийг одоо татах чадвар маш өндөр. Залуухан одоо царайлаг сайхан дуучин байсан, сайхан хүн байсан учраас ер нь олон сая бүсгүүчүүдийн бол зүрх сэтгэлийг эзэмдэж ерөөсөө тайзыг бол тэр чигээр ингэж эзэлж чаддаг байсан. Тийм учраас ер нь Elvis Presley-г ерөнхийдөө одоо энэ рок н роллын хаан гэж одоо хэлэхээсээр байна. Нас барснаас хойш олон сая одоо фэнүүд нь одоо хайртай үзэгчд нь одоо итгэж чадахгүй Elvis Presley-тэй би уулзсан, Elvis Presley нас бараагүй гэдэг ингээд янз янзаар ингэж ярьж ирсэн. Нэг хэсэг бол одоо тэр тухайн үедээ одоо 77 оноос хойш гэдэг чинь нэлээд удаан хугацаанд Elvis Presley-г тайзан дээр эргэж гарч ирнэ. Ерөнхийдөө энэ нас барсан гэдэг нь бол ерөнхийдөө худлаа таамаг гэж одоо олон жил хүмүүс итгэжсэн. Одоо ийм сонин түүх бол бас байх юм байл. Энэ алдар цуутай хүмүүс одоо Freddie Mercury, Elvis Presley гэдэг ийм сайхан одоо алдар цуутай одууд яагаад ингэ богино настай юм бол гэж боддог. Амьдрал гэдэг маань тийм урт удаан амьдрсандаа биш тэр богино хугацаанд одоо нэр төртэй амьдрсандаа байдгийн болов гэж боддог. Ерөөсө 42хан наслахтаа хөл төрлөختний одоо дуу хөгжмийн түүхэнд өөрийнхөө нэр алдрыг алтан үсгээр сийдээд одоо бодсон. Одоо энэ Elvis Presley-гийн одоо дуунууд гэдэг бол ерөөсө мөнхийн бүтээлээр хийцэн гэж би боддtiin. Энэ алдар цуутай улсууд бас цагаасаа өмнө ингээд хороог орхиод явж байгаад бол би маш харамсдаг. Хэрвээ одоо Elvis Presley, Freddie Mercury ч юм уу энэ хүмүүсээс хэрвээ байсан бол ямар олон сайхан шин дуунууд дахин давчшгүй бүтээлүүд байх байсан болоо гэж би бол их харамсаж боддtiin аа. Тэгээ яа харахгүй тэгэл тэр богинохан асар богинохон хугацаанд лазерын туяа шиг одоо галт шил шиг ингэж маш их зүйлийг хоримтлуулж чадсан. Үнэхээр одоо авиас бэлэг гэдэг бол үнэхээр одоо дурдшгүй их одоо тийм агуу байдгийг бол бид нар эндээс одоо юу тэгж одоо боддtiin. За одоо бид нар ингээ сайхан Memphis хотоо үзсэн юм чинь эндээсээ бид нар одоо хөдлөөд Америк нэгдсэн улсын Теннесси мужийн нийслэл Нэшвилл гэж хот руу одоо хөдлөж байна. Энэ ямар учиртай хот юм бэ гэхээр одоо country music гэж ярьдаг одоо зохиолын дуу гэж ярих юм буруу үг шүү нөхдүүдээ. Бас энэ далимаар нь хэлчихье гэж бодлоо. Ер нь зохиогддгоо дуу гэж юусоо байдаг. Бүхэл дууг зохиодог. Мэргэжлийн дуу, олныг хамарсан дуу гэдэг ч юм уу. Яг ийм маягаар нэрлэж явал их зүгээр юм. Одоо манайхан Америк нэгдсэн улсын одоо country дуу, зохиолын дуу гэж орчуулад байдаг. Энэ бол ерөөсөө тийм биш. Country гэдэг чинь хөдөө тал нутгийн Америк нэгдсэн улсын одоо cowboy нарын одоо малчтын дунд одоо дэлгэрсэн тийм сайхан Европ маягийн одоо гоё гитартай, банжатай тоглодог тэр сайхан хөгжмийг хэлж байгаа. Бидний одоогийн зорилго болохоор эндээсээ сайхан хөдлөөд 350 км яваад Нэшвилл хот дээр очиод эндээ сайхан уулзнаа. Бидний аялал ингээ цаашаа үргэлжлэж байна. Америк нэгдсэн улсын Теннесси мужийн нийслэл Нэшвилл гээд хотод ороод ирсэн. Энэ хотод орж ирсэн чинь үнэхээр сэтгэл хөдлөж байна. Ерөөсөө энэ хотод ороод ирсэн хөтлийн хот төр чигээрэл бүжиглж гин, дуулж гин, цэнгэж гин. Маш сайхан хот. Ялангуяа бид нар ингээд хотын төвөөр ороод ирсэн чинь хөгжмийн одоо төв гээд маш том байшин байна. Тэгээд энэ хөгжмийн төвийгээ тойроод маш олон Холливуудын алдрын гудамж гэдэгтэй адилхан country music, country хөгжмийн одоо алдрын гудамж энэ хавьяага тойроод маш олон тийм сайхан одоо Texas маягийн Америкийн одоо country стилийн маш олон хоол, хөрхэн кафе, баарнуудтай. Тэгээд энэ сая дэлгүүрт ороод ирсэн чинь ерөөсө бүх зүйл нь гоё ориг. Ийм гоё дэлгүүрт ороод ирсэн. Тэгээд энэ excuse me sir, is it alligator skin, right? See. Okay. Hi. Hi. Ted, what is your name? Joe. Joe. My name is Gara. Nice to meet you. Nice to meet you.
Тэгээ энэ хүнтэй уулзаад ярьсан чинь энэ дэлгүүрээ үзүүлж जैन. Тэгээ зураг авч өгөх нь болдгүй юм байна. Тэгээ бас асуугаад ярьсан чинь сайхан бас зөвшөөрж байна. Тэгээ энэ өдрөөс бүх төрлийн арьсаар хийсэн готлоо гэж байна. Одоо энэ их чинь одоо яг цэвэр материал арьсаар хийсэн. Одоо энд одоо 300 400-аас дэшээл явчихж байна. Excuse me, please show me ostrich skin. За. Ostrich. За энэ. Those are where they pluck the big feathers. Энэ болохоор юу вэ? Нөгөө ostrich нөгөө тэмээ хэр уул гэдэг штэ. About 400. 400. Okay. Стэ үнэхээр гоё дэлгүүрт ороод ирсэн. Have a nice day. You too, brother. Thank you. Very nice to meet you. Америкуудыг хараад яагаад ингэ сэтгэл хөдлөд гоё дуртай байна гэдгсэн чинь одоо манайхан чинь ингэдэг штэ нэг 50 хүрээд нэг 60 хүрээд ирэхээр нэг настай хүн гэдэг ч юм уу биеэд бариад идэг. Тэгэхэд эндхийн ингэ шөнийн клуб ингэ өдрийн ингэ гоё хөгжмөн сонсоод явж явах чинь 40 50 60 дарал хүрсэн хинч бай. Сайн нэг настай нэг ах байсан нэг бараг нэг 80 шахацсан ах чинь ингэ их нэртэйгээс гоё бүжиглээл. Ер нь Америкуудыг би зүгээр ингэ анзаарч байгаа зөвхөн миний бодол шүү. Ажилслууд ажилсан шиг ажиллаж чаддаг, амрууд амарсан шиг амарч чаддаг бас үнэхээр тийм гоё тийм дайчин тийм халуун цастай хүмүүс гэх юм уу да. Надад бол тийг санагдчихэв. This is the boys and I. We call ourselves Phillies Heroes. We're going all the way across town. Үнэхээр гоё гайхамшигтай бат байна. Энэ гудамж штэ ингээд тэр чигээрээ ингээд хаашаашаа баг километр шахам. Сул хөгжмөөр ажилласан байна. Маш олон янзын хөгжмөдтэй хөгжим тоглож байна. Энэ дотор ярих гэсэн чинь маш их хөгжмийн чимээтэй учраас яг аргагүй гудамж гарч ирээд ярихаас аргагүй байна. Дотогшоо хэдүүлээ хандаа энэ хотоор аялаад хөгжмийн клубүүд нь ямар гоё хөгжим тоглолт юм. За Америкийн одоо Cowboy country хөгжим ямар хөгжим байдгийг хэдүүлээ хамтдаа сайхан үзье. Ерөнхийдөө ингээд ажиллаж байхад Америкт маш сайхан найрс хүмүүс юм аа. Айлч газар орсон ингээд гоё хөгжмийн клубүүдээр ороод юм ярьж байгаа зураг авахад уурлаад байх юм байхгүй. Бүгд сайхан зурганд орж Mongolia. Mongolia, all right. Hello to Mongolia. Eileen Turk. Eileen Turk. Good. Woohoo. Сайбижен гоё Cowboy. Тийм маягтай газар орсон. Бүх одоо хүүхнүүд нь гоё Cowboy мадаг гомссон Cowboy гуттай доол бүжиглээд энэ ерөөсөө ирээлж байгаа юм гэж алгаа. Одоо 80 хүрсэн өгсөн хүнч байж, 50-тай хүнч байж. Тэгээд бүгд сайхан юугаа яриад бүжиглээд яасан ч гоё байдیں۔ Нөгөө амрууд амарсан шиг амарч чаддаг, ажлууд ажилласан шиг ажиллаж чаддаг. Яг тийм хүмүүс шиг надад санагдаж байна. За хэдүүлээ ингээд дотгошоо ороод гоё хөгжмийн клубүүдийн гоё хамтдаа ингээд зургийг авъя. Хамтдаа ингээд нээшүүд хотын хөгжмийн ертөнцөд аялаа. Gather around her.
Тэгээ дээрээс нь би ингэж анзаарсан юм аа. Чикагогоос урагш байгаа Сант Луис, Мемфис гэдэг ингээ хотуудаар явж хахад сайхан хотууд байсан л та. Гэхдээ юугаараа надад бас нэг тийм сонин зүйл санагдсан байхаар Америкт болохоор зүүн тал, баруун тал хоёроо ингээд хөгжүүлээд гол хэсгийг оргицсан болов гэж бодсон чинь миний бодлын дээрээ өөрчлөгчлөө. Нөгөө хүн нөгөө интернетээс юм уншихаараа мэдээлэл авахаараа яг ухаан суудаг гэдэг бол шал худлаа ахгүй. Заавал бодит байдлаар ингээд хоёр оногроороо харж ич хүн бас ойлгох юм байна. Энд ирсэн чинь Нэшвилл хотод ирсэн чинь энэ бол өөрөөсөө орхигдоогүй маш гой цэцгэлж өгч байгаа хүмүүсийн байж байгаа байдал одоо хүний нүдний галт цог гэдэг шиг. Тэгээ энэ сая баарн дотор байж байгаа одоо энэ эмэгтэйчүүд бүсгүүчүүдээ ингээ харсан чинь бүгд гой ковбой гутлаа өмссөн гоё юм одоо ковбой шигээ бидрээ тавьсан бүжиглээд ямар гоё байдаг юм бэ. Тэгээ гудамжинд байна шүү дээ. Сайн нэг гоё юм цэргийн нэг том юм ногоон машин дотор ингээ залуучууд бүгдээр ингээ чээж нөвцглээ тэн дотроо пи уугаад бүжиглээ. Тэр машин болохоор энэ хотын гудамжаар ингээ тойроод явдаг юм бэл. Тэгээ бүх гудамжаар ингээ тойроод явдаг. Тэгээ надад бол сайхан санагдлаа. Нэшвилл ороогүй эсвэл харамсах байж тээ. In 2 miles, take exit 213A for I-24 east toward Chattanooga. За бид нэр Гатлинбург орох замдаа нилээн явж байгаад Теннесси мужийн ер нь хамгийн том алдагдсан тэнгисийн адал явдлын агуу гэж нэрлэдэг. Энэ газар явж байна. За энэ агуу их сонио агуу юм байна. 1940-од оны үед энэ агууг бол жоохон хүүхэд нээсэн гэж байгаа. Ингээд явж байгаа юм жижигхэн нүх болоод хүүхэд чинь жижигхэн биетэм чинь тэр нүхээр шургаж үзсэн чинь маш том юм агуу гэдгийг нээгээд тэгээ сүүлд нь Америк нэгдсэн улсын байгалийн түүхийн музей эрдэмтэн Нью-Йоркийн бас эрдэмтэд энэ агууг судлаад ер нь маш том агуу байна. Одоо бүр эдэн сая жилийн өмнөх одоо амьтад амьдарч ирсэн уул мөрийг энэ агуугаас илрүүлсэн. Тэгээд энэ агуугаас бол асар том хэмжээний муурны яс болоод судалж үзээд олон сая жилийн өмнө амьдарч ирсэн ирвэсний яс гэдгийг бол тогтоосон. Тэгээд энэ агуу болохоор ер нь гэдэг олон жилийн одоо хөрсний давсны нэвчлэлтээс болоод энэ агуу доторх давснууд ингээд нэвчээд ингээд талсан. Одоогоос нэг 3 жилийн өмнө шиг санаж байна. Вьетнамд бол дэлхийн хамгийн урт агууг нээсэн гэж одоо ярьж ирсэн. Тэр агуугаар ингээд ороод аялахад бараг 4-5 км явж иж бүр цаашаа гарч ирдэг. А зарим үед бол тэр бороо хуур их ороод ирэхээр тэр агуу ингээ усаар дүүрээд нэлээ аюултай. Гэхдээ тэр тал дээр вьетнамчууд маш том аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргацсан. Энэ бол тийм урт биш мөртлөө доторх зайн бол маш том юм агуу гэж. Энэ агуу бас нэг гол онцлог гэхээр мэдээж ямар ч агуу дотор гэрэл өнтер хахаар тас харанхуй болдог. Ерөнхийдөө харанхууд ингэж байлгаж яагаад гэрэл асаагаад тэгээ хүмүүст ерөнхийдөө тэр тас харанхуй мэдрэмж ямар байдгийг бэ гэдэг одоо үзүүлдэг юм байна. Ер нь Америкуудын хувьд бол одоо юу гэдгийг бас ингээд байгальтайгаа монголчууд ч юм бол хар угаасаа л ингээд агуу уул хадаар танил явдаг. Яг Америкуудын хувьд бол тэн дээр бол бүгд их тийм одоо сонио учирхсан, гайхширсан тийм байдалтай байх юм аа. Энэ агуу бас ер нь багтаамжийг сая ярьж байна. Ер нь багтсаагаар бол энэ агуу дотор нэг юм бол 20 мянган хүн бол ерөнхийдөө багтана гэж хэлж байна. Ер нь Америкт ер нь ингээд аялал явж байхад энэ хамгийн доотлих нь нэг хүний нэг $25 орчмоор ингээд цаахан аялждаг. Гэтэл манайд ч одоо ямар үнэтэй аялж байгаа вэ бид нар ч аранга хоргын тоогоор ч нэг 500 илүү 1000 төгрөг төлөөл ордог штэ. Тэрнтэй адилхан бид нар бол ер нь ингээд нэг гоё тогтчуулаад жоохон бүтээн байгуулалт хийгээд тэгээ мөнгөө сайхан өсгөхөд ингээд шингээгээд явах юм бол бидэрт бол боломжтой байна. Гэхдээ манайхан бол өөрсдөө нэг буруу зүйл юу байна гэхээр төр хийхээр энэ бол онцгой буруу хүн сурталтай болчдөг. Ховь хөвшил хийүүлэх зүгээр гэж ярьдаг мөртлөө ховь хөвшил хийнэ гэхээр боломж их байдгүй. Тэгэхээр заавал одоо зүгээр хятадын жишгээр яаж юм гэхээр төр оролцож хийгээд менежментээр ингээд тодорхой хэмжээний орлогоо олонгуудаа
цаашаа шилжүүлээ явцдаг. Ер нь иймэрхүү маягаар явбал зүгээр байдаг ч юм уу. Би зүгээр тэгж өөрийнхөө бодлоо хэллээ. Явандаа бол яг манайхаас одоо ингээд хөгжөөд явах юм бол бас гоё аялал жуулчлалын олон зүйлүүд бол гарах боломжтой гэж одоо би боддөг юм аа. За энэ агуу доторх штэ ингээд асар том нууран дотор ингээд бид нар явж гин. Үнэхээр сони юм байна. Манай нэвтрүүлгийн багийнхны хувьд ингээд зөндөө олон агуугаар явж исэн. Тэгэхэд ер нь ийм том агуу дотроо юм нууртай агуугаар явж үзээгүй. Тэгээ энэ агуу энэ минерал янз янзын уснууд нь одоо хоримтлагдаад одоо шохоончууд ихтэй учраас одоо энэ ус нь бол ингээд ер нь тийм 80 өнгөтэй маш олон загастай нуурын усан дээр штэ 150 орчим одоо загас байгаа. Одоо тийм солонгон загас гэж одоо хийж байна. Жилд бол ерөнхийдөө 150 мянган хүн энэ агуугаар ер нь тогтмол аялдаг гэж байна. Агуу доторх нуураар ингээд явсан чинь нэг хайр гарагт ингээд очсон явж байгаа юм шиг санагдсан. Ер нь бол хүмүүс албаар энд одоо энэ бас агуугаа сонирхолтой болохын тулд ингэж загас тавиад тэгээд тэр нь одоо өсөж үржээд бас нэлээд олон болцсон. Яг байгалийн тогтцоороо бол байж байгаа загас биш. За ер нь бол надад бол сонирхолтой санагдлаа. За бид нэр байна штэ. Америкийн нэгдсэн улсын Теннессигийн бас нэлээд алдартай шөнийн Лас Вегас гэж нэрлэгддэг Гатлин бүрэг хотод ирсэн байна. Тэгээ энэгээр ингээд шүнжэнгөө явлаа. Дэлгүүр хошоо мошоо юу гэдгийг үзэх юм зөндөө байна. Энэ бол ерөөсөө хүүхдүүдийн эмэгтэйчүүдийн бол хувьд үнэхээр яваажингийн газар гэж хэлж болох юм байна. Ягаад тэгэхээр штэ чихэр, бичэн, одоо шоколад, кофе, төрөл бүрээрээ байж байна. Америкуудын хувьд бол ер нь хоол ундын харж ирсэн маш их тийм амтлаг юм идэх дуртай. Ерөөсөө чихрийг бол зүгээр зуурч байгаа л ванильтай, шоколадтай ер нь янз янзын юм хийж байгаа л одоо идчихдэг, уучдаг тийм хүмүүс байна. Тэгээ ялангуяа нөгөө Coca-Cola энэ чихэрлэг зүйл маш их хэрэглэдэг болохоор эрүүл бос хүмүүс бол ерөөсөө маш их байгаа. Таргалт бол ерөөсөө дэлхий дээр номер 1 байдаг. Тэгээ тийм учраас би зүгээр юу гэж хэлэх чинь гэхээр манай монголчуудын хувьд бол бас нэг Америкт ирсний дараа бас нэлээд хөөдөг юм байлээ. За бидний хувьд ч одоо Америкт ирээд нэг ихний сар бол нэлээд хөөсөн. Яалтчгүй бас хоол ундын идэж яваад тэгээ сүүлийн үед ерөнхийдөө орой 6-аас хойш ер нь хоол идэхгүй байгаад байгаа. Тэгсэн мөртлөө бас нүүр амбаас пембигээд авчдаг. Эхний үедээ нэг тийм байд юм байна. Би бол их гоё хэлбэртэй болцсон байж л да. Та нарт бас нэг юм хэлэх гээд. Нөгөө Америкт ч нэлээд бас нэлээд махлаг усуд байдаг шүү дээ. Дэлхий дээр хамгийн махлаг хүмүүс байдаг. Ер нь яг нэг иймэрхүү хэлбэртэй нөхдүүд бол ер нь хаасаагүй л байж байна. Ер нь би бол бас өөрийгөө бас нэлээд махлаг гэж боддог. Тэгээ Америкт ирээд ингээд бас нөхдүүдтэй ингээд том одоо махтай шөлтөө нөхдүүдтэй зураг авахлахаар хажууд нэг юм жижигхэн нэг турангаал харагдах юм аа. Тэгээ яг би нөхдүүдтэй юу гэж хэлж байгаа гэхээр ер нь гэдэг бол энэ сахараас татгалзах хэрэгтэй юм байлаа, давснаас татгалзах хэрэгтэй юм байлаа. Маш их тийм өөх тостой хоолоос татгалзахгүй бол ер нь яг нэг над шиг одоо нэг иймэрхүү бүдүүн болоход ер нь гэдэг яг удахгүй юм байлаа. Ерөөсө дорхноо хөөгөөл явчих юм байлаа. Би та бүхэндээ зөв сэрэмжлэл хэлж байгаа юм шүү. Янз янзын элсэн чихрийг хэрэглээ. За Coca-Cola ч юм уу янз янзын ундаанаас татгалзах хэрэгтэй юм байлаа. Эрүүл зүйн хоолтонд бас та бүхэндээ бид нар уриалж байна. За нэг иймэрхүү л штэ. Ер нь иймэрхүү нөхдүүд ер нь дүүрэн байгаа. Ер нь одоо бас энийг сайн бодоорой л би нэг энэ зурган дээр ингээд энэ юун дээр нэг жоохон наргаа хийсэн юм аа. Тэгээд зөөр ойлгоно штэ. За би нэг их сонин газар ороод ирсэн. Ийшээ ороод ирсэн чинь хүмүүс ингээд толгойдоо ингээд том цагаан одоо цаасаар ингээд ийм өндөр малгай хийгээд өмссөн тогооч нар шиг. Тэгээд ингээд энэ шашны эсэхлүүд ч юм уу хоорондоо юм ярьдаг ч юм уу ямар учиртай юм бол тэгээд орсон чинь юу яд юм бэ? I just a traveling interview. Okay. Ингээд янз янзын юм сонин газар юм болов уу гэдээ орсон чинь энэ дотор ингээд 2-3 хүмүүс байна. Энэ дотор ажилладаг. Тэр хүмүүс болохоор ингээд том цагаан цаасан дээр янз янзын хөгжилтэй юм бичдэг юм байна. Тэгээд тэр бичсэн бичгийг тэр хүнд нь өөрт нь харуулахгүй ингээд малгайг нь өмсөж өгөөд тэгээд хүмүүс тэр биенийхээ одоо малгай дээр бичсэн байгаа зүйлүүдийг нь хараад биенийхээ шоолдог. Ерөнхийдөө нэг гоё фан гэж хэлдэг гоё юм хөгжилтэй байдал үүсгэж суудаг тийм газар байна. Надад их сонирхолтой санагдаж байна.
янз янзын одоо хоол хүнс идээд ингээд орой суугаасаа илүүгээр бие биенийгээ ингэж шоолж хөгжилтэй байдлаар суудаг нэг ийм газар байна. Тэгээ сая нэг бүсгүй сайн надтай уулзаад. Окей. 1 minute. За миний зургийг аавна. Надад гоё ингээд малгай хийж өгнө гэдээ ярьж байгаад тэгсэн чинь би дахиад нэг өөр эрэгтэй хүн дээр очсон чинь хоорондоо тэр хоёр наа чи миний хүн шүү гэдэг ингээд хөөрхөн булаацалдаа нэг хөөрхөн болж байна. Тэгээ ямар ч байсан над дээр нэг гоё юм бичиж өгнө гэсэн би хүлээгээ сууж намайг яаж шоолох юм би мэдэхгүй байна. Ямар ч байсан ингээд хүлээгээ сууж яа. I made you a hat. Okay. There you go. Excuse me, Mrs. Please give me 1 cold beer. No. Okay. If you don't have an ID, we can't give you anything. Yeah, I am 40 age. I don't care. I am very I don't old, care. Don't old touch man. me. Don't touch me. So I think yesterday It's a Tennessee thing. You can't get alcohol if you don't have. sorry. Hey, bye. Bye. За яста онгон тайм болж байна. Энд ороод нэг ганц сайхан хүүтэн бие уучих гээд орсон чинь ID шаардаад та насан туршсан уу гэдэг ах юм. Тэгээ би хамаагүй өгш харагдаж байгаа өстэй би ч одоо 40 нэлээ гарцсан хүнштэй гэдэг ингээд насаа хэлсэн чинь би мэдэж байна. ID үзчихэж согтуур хундагаар үйлчилдэг учраас танд бол бид нар өгөхгүй л гэдэг. Энэ үнээс нь гуйлаа, ийшээ гуйлаа ерөөсөө тийм юм байхгүй гэж байна. Энэ одоо юу гэж намайг шоолсон байна? Би одоо мэдэхгүй. Нэр муухай юм аа. Ганц би уучих гэсэн чи одоо ингээд ID байхгүй. Нэр Америкт нэрийг сони юм хууль бол хууль байд юм биш үү? Өнөөдөр жоохон бүтлгүй байна. Гэхдээ яг одоо ингээд явъя та. Энийг би ерөнхийдөө одоо харахгүй байна. Яг юу гэж итсэн болоо. Bye bye. Thanks for leaving. Come back when we're closed. Okay. Tomorrow I'm coming here. Okay, I'll be here. Tomorrow I coming my ID. Okay. There you go with your Okay. ID. Yes. There we go. Okay. Very fun, huh? Have a nice day. I feel fun. За яг энэ нөхөр шиг л боллоо да би өнөөдөр ингээд пи ууч чадсангүй ам хатах гэдэг моос налаад нөгөө юм хайчих магадгүй гэд хоёулаа паспорт бичиг баримттай буудлын дээр оргисон чинь нэг иймэрхүү балаа юм болчихлоо. За юу хэлсэн юм нэг хараах юм да. It's not little, it's cute гэж штэ. Нэнад нэг тийм жижигхэн биш. Ихтэй хөөрхөн гэдэг нэг шоглцсон байна. Яг юуны тухай яриад байгааг бол би мэдэхгүй. За энийг одоо ингээд хайлаа тавьчаа. What is your name? Seth. Seth. Mulder. What's your name? Simon. My name is Ganuzi Gana. Very nice to meet you. Nice to meet you. Very nice to meet you. За ингээ ахтайгаа уулзлаа. Yeah. Хайжаас ахыгаа хайсаар явж байгаад ингээ уулзсан шүү. За нэг иймэрхүү. Өстой гоё газар байна. Америкч бас их гоё юм. Нөхөрсөг гоё зураг хөргөө гоё ахуулна. За тэгээ эндхийн бас нэг гоё алдартай зүйл нь юу вэ гэсэн чинь энэ Gatlinburg-ийн Old Smoky гэдэг нэг тийм алдартай виски байдаг юм байна. Янз янзын бурбон виски, янз янзын одоо ингээд зүгийн балтай, чихрийн соустай гэдээсээ маш олон төрлийн тийм юмнууд байж байна. Тэрийг бид нар одоо үзээд ингээ ер нь шөнөөр ингээд алхаад явхад сайхан хат байна тэгээд. Thank you. Yeah, thank you. Thank you. Appreciate it. Have a nice day. You too. You too. Hi. За бид хэдвэ штэ нөгөө Gatlinburg хотоос Smoky Mountain буюу одоо Бодон туул гэдэг нэртэй газрынхаа дээшиг ингээд ирсэн байж байна. Энэ газар бол ерөөсөө Америкийн нэгдсэн улсын одоо Tennessee мужийн хамгийн үзэсгэлэнтэй байгальтай газрын нэг гэж хэлэгддэг юм байна. Ер нь энэ хавийн ингээд газар ингээд үзээ явж байхад байна штэ. Маш их агуутай, голтой. Байгалийн үзэсгэлэн бол үнэхээр сайхан. Tennessee-д ирээд яг юу санагдж юм гэхээр за яг ар хангаа юм уу хөсгөл бэрцэн юм шиг тийм байгаль нь үнэхээр сайхан юм байна.
Одоо бол одоо нэмэх нэг 25 градусын дулаантай гол мөрөн одоо уул хад энэ дэр харахаар ер нь яг манай Монголын байгаль шиг. Яг энэ сайхан байгалаа түшиглээд энэ Гатланбург хот байна шүү дээ. Хоёр үндсэн хэсгээр хуваагдж байна. Баруун хойд хэсэгт нь болохоор одоо янз янзын одоо мөрөөдөө тоглоомын газар, зугаал сэнгэний төв, тийм ээ. Entertainment талын юмнууд байж байна. Одоо өндөр дээрээс ингээ хайдаг, галзуу хулган, за казино юм бүхнийг ингээ нэг тийм entertainment буюу зугаал сэнгэний маягтай болгож чадж байна Америкууд явж ерөөсөө өчтөр орой ингээ Гатланбург хотоор ингээ шөнийн гудамжаар ялхаад явж хахад яг л тийм байна. За нөгөө хэсэг нь болохоор Гатланбург хот болохоор энэ хотын захиргаа гэдэг нэг өндөр байшин шовоолгоо ийцсэн байхгүй. Яг л энэ нөгөө Европын нэг Итали, Францад явж байхад нэг дээр үе нэг юм дундад зууны үеийн хотуудыг байдаг шиг тийм хөөрхөн шавгуур тийм Герман, Швейцар маягийн тийм байшингууд ихтэй. Ерөнхийдөө бол энэ Гатланбургт ирсэн байхад Америкийн нэгдсэн улсад ирсэн байна гэж ерөөсө бодогдохгүй юм байна. Яг л Европт байгаа юм шиг тийм сайхан. За тэгээд энэ доотлолт бол entertainment-ийг бол ерөөсө янз янзаар хөгжүүлсэн байна. Мотоциклтай ингээд уулаа өргөл дээр гараа энэ сайхан алхахын. За дээшээ одоо skydeck уу одоо шилэнгүүр хийгээд шилэн тавцсан хийцэн. За тэгээд энэгээр чи ингээд нэг юу гэдэг cable car ерөөсө хүн бүхний одоо үзэх дуртай, сонирх дуртай бүх зүйлийг хийцэн байна. Гэхдээ хийхдээ маш учиртай хийжээ. Яаж хийсэн бэ гэхээр яг тэр үзэсгэлэнтэй газрынхаа тэр доор хамаг бүтээн байгуулалтаа хийгээд нэг машин парклахад нэг $15, $20. За тэгээд машинтай бол ерөнхийдөө уулын тэр яг гол хэсгүүд рүү явхад яг ийшээ бол явж болж байна. Яг тэр гол хэсэг рүү бол машинтай дээшээ гарах боломжгүй. Заавал одоо cable car босод ингээд төхөөрөмжүүдээр ингээд мөнгө төлөөд явдаг. Нэг өсөндөө аялал жуулчлалыг бол үнэхээр утгаар нь бол хийж чадчихээн. Тэгээ шөнө бол ерөнхийдөө ингээд бужигдчих юм аа. Энэ хавийнхаа л одоо Лас Вегас буюу одоо шөнийн гудамж, шөнийн амьдрал гэж одоо хэлж болохоор. За бидний хувьд бол ерөнхийдөө ингээд Америкийн бас яг юу байдığım бэ хамгийн гол зүйлүүдийг та бүхэндээ үзүүлье. Тэрнээс ш одоо ингээд нэг газартаа ингээд нэг удаа яваад байх юм бол ер нь маш их хэмжээний зардал гаргана нэгдүгээрт. Хоёрдугаарт гол одоо цэг поинтуудыг одоо хатгаж үзүүлэхийн тулд бид нар та бүхэндээ жишээлбэл юу гэдгийг одоо дуу хөгжмийн хот Нэшвил, за зугаал сэнгийн амралт жуулчлалын бүс Гатланбург гэдэг ч юм уу ингээд гол газруудыг үзүүлээд явцсан бас зүгээр юм байна. Өнөөдөр ямар төлөвлөгөөтэй юм гэхээр одоо тэр entertainment-ийнхаа бүсийг үзчихэд одоо бид нар ингээд цаашаага Knoxville-д дайраад бас нэг гой газрууд байлаа. Titanic музей байна. Тэгэж явсаар байгаа бид нар одоо Kentucky руу дайраад ингээд цаашаага аялал үргэлжлэнэ. За миний муу одоо нэг юм шар пүүжгээ маань одоо энэ байж штэ. Одоо манай Car Lines гэдэг одоо Вашингтон DC-д байж байгаа машин зардаг энэ Car Lines компани маань бидэрт одоо энэ шар пүрүүс машиныг ингээд бүх үйлчлэгийг нь хийгээд өгсөн. Үнэхээр сайхан машин байна. Сайхан зам дээлтэй. Үнэхээр сайхан замын түшиг болж байна. За мөн одоо манай аяллаа нэвтрүүлгийн бол ивент тэтгэгч манай удал цэцэг захиралтай U-Travel гэдэг компани байгаа. Амьдрал бол аялал юм шүү. Сайхан аялж зугаацсан гэж яваарай. Хүн өгөхтэй нэг 3 зүйлд харамсдаг гэж штт. Нэгдүгээр одоо хайртай дотны хүндээ хайртай гэж хэлж чадаагүйдаа харамсдаг юм байна. Им үзэж нүүр тайлаагүй буюу аялж чадаагүйдаа харамсдаг юм байна. За 3 дугаарт байна штэ. Яг өөрийнхөө байж чадаагүй. Дандаа одоо хүний үгэнд хүний амаар явсандаа харамсдаг гэж. Тэгэхээр энэ зүйл дээр бити одоо харамсаж яваарай. Бүгдээрээ сайхан аялье. Байгаль хийгээ хайрлаад ингээ сайхан явах хэрэгтэй шүү гэж одоо уриалъя. Сайхан амьтад нэр их байна. Хуучны машин үзээд явж байна. Дээр үе юмнууд ингээ яг хуучны хараатайгаа сайхан байна. Яг энэ хотод ороод ирсэн чинь ингээ хуучны дээр үеийн цэвэрсэн машин, хуучны одоо Corvette 1970 оны 60 оны маш сайхан амьтад байж байна. Тэгээд энэ хуучин машинд орохоор надад сайхан санагддаг юм а. Ягаад тэгэхээр нэг тийм гоё үнэр байдгийг, дээр үеийн хуучин машины гоё үнэр байдаг. Би өөрийгөө бас гэж боддоо ш жоохон хоцрогдсон юм болов гэж. Ягаад тэгэхээр би юм хуучны машин дуртай, дээр үеийн хуучны одоо эмэгтэйчүүд ингээд гоё даашин зөмсөд, эрэгтэйчүүд нь ингээд гоё костюм бинжигтэй, гоё шилэг малгайтай байдаг ч юм уу. Тэрнийх гоё санагдаад байдгийг. Тэгээ бид нар сая ингээд Нэшвилд очисон чинь яг Америк бүсгүйчүүд ингээд гоё кабой гуталтай, джинстэй, шилэг малгайтай баахан эмэгтэйчүүдийг хараад
гоё хөгжим сонсоо суугаад явсан чинь яг жинхэнэ Америкт очсон юм шиг санагдаад. Тэгээ би одоо энэ хуучны машинуудыг хараад үнэхээр одоо шүс гоожж байна. Хэвээ үнэхээр тасархаа. Яг жинхэнэ Америкч л одоо энэ хөдөө нутагт энэ юунд байд юм байна штэ. За Гатлан бүрэгт ирээд бас хөгжилтэй явдал их олон тохиолж байна. Яасан бэ гэсэн бид нар интернетээр ингээд харсан чинь дэлхийн хамгийн том одоо Титаникийн музей энд байна гэдэг. Бүр маш сүртэй нэгэд Титаникийн зураг өдөртэй байсан. Тэгээ бид нар сая ингээд ороод харсан чинь зүгээр нэг юм хүүхэд багчуудад зориулсан хөөрхөн ийм үзэсгэлэнгүүд бол их байна. Харахад бол ингээд Америкууд гарчиг эдрээ их гоё сүржин өгөх юм а. Дэлхийн хамгийн том музей эдэргээ. Тэгэнгүүт ийшээ хажууд гоё байшингууд байна. Муулж байгаа юм биш л дээ зүгээр. Ингээ үзээд ингээ явхаар ерөнхийдөө энэ Гатланбургийн яг наадлын Ноксвилл гэдэг энэ хотод ингээл ороод үзэхээр шүү дээ. Шоколадны ертөнц, жихрний ертөнц, жижигхэн тийм хөргөн тоглоомод байна. Гэхдээ гадна талаас нь ингээд харахад бол үнэхээр сонирхолтой маа. Анх бид нар нэг өчтөр наашаага орж ирээд Ноксвиллийн хажуугаар машинтай ингээд өнгөрч явахдаа бааста ямар гоё газар вэ? Маргааш энэ теста будаа болгоно гэл ингээд интернетээр судалсан чинь ингээд за Титаникийн ингээд маш гоё музей гэдэг тэгэхээр бүр дэндүү гоё яг тийм яг усан онгоцоор гоё том байж байгаа болоо гэсэн чинь нэг иймэрхүү л маягтай. Гэтэ яг хаа зөв хүүхдүүдэд гэр бүлэрээ ингээд цаахан ирээ цаахан тоглоо сонирхоод явхад бол зүгээр энэ хажууд гिचнээ штэ ингээд нураад унчихсан байшаа харагдаж байна. Ингээд бүх юм нураад унчихсан байшин. За энэ дэхэд одоо тийм дээр үеийн одоо сонь хэлбэр дүрстэй модон байшингууд тэр чигээрээ зугац ингээний төв entertainment газар байна. Одоо бид нар ямар төлөвлөгөөтэй байна гэхээр шууд одоо хойштоод за Кентаки руу хэдүүлээ сайхан явъя. Тэнд бас үнэхээр гоё гайхалтай зүйл байдаг байх. Кентакигаас бид нар цаашлаад ингээд явхад замдаа бас нэг гоё үзэх харах юм төлөвлөсөн явж байгаа. Америкт бол ерөнхийдөө ингээд хэдэн мянган километр зам явж байгаа учраас энэ иймэрхүү жижиг тэрэгтэй л явахгүй бас энэ бензиний үн бас өссөн байна. Сая өштэй ковид үед 3.7 литр бензин $2 байсан чи одоо өсөөд 4.5 руугаа орчихсон байж байна. За баруун тал руугаа Сан Франциско, Калифорни тал руугаа $7 руу орцсон. Гэхдээ Америкууд бол тэр машин унахад хэцүү байна гэж байдгүй юм байл. Ягаад гэхээр хөдөө орнууд дээр нөгөө 30 иддэг 40 иддэг том таракууд, том цилиндертэй машинуудаа унаал явах юм. Ерөөсөө Америкуудын зан юм байна. Хүчтэй мотороо дуургаад явах дуртай хүмүүс юм байна. Нөгөө Америкууд ингээд энэ газар ингээд хөдөө орнууд дээр явхаар дандаа тарака унаад идэг. За тарак бол одоо манай монголчуудын хувьд жишээлбэл ингээд том джип унаад баян тараанаа гайхуулаад явдаг тийм зүйл бол биш. Америкуудын хувьд бол энэ машин яагаад тарак их ундаг гэхээр тарак бол нөгөө ахуй амьдралтай бүр ингээд хамгийн их холбогдолтой юм байна. Пикап гэж ярьдаг. Тэрэн дээрээ хүнсний ногоо, жимсгэн мод өдрөө ачаад яв. Тэдний хувьд одоо Америкууд пикап нь бол ерөөсөө амьдралынх нь салшгүй хэсэг болсон тийм газар байна. Сайхан байлаа. Гатланбург бол үнэхээр гоё хот байна. Яг манай Монголын одоо сайхан хөвсгөл Булган аймаг сэлэнгээр аялцсан юм шиг тийм гоё байгальтай газар байна. Тэгээд хэдүүлээ цаашаа ингээ аяллаа үргэлжлүүлье. За одоо бид нар үндсэндээ нэг 4 цаг гаруй давхиад Лексингтон руу одоо ингээ хэдүүлээ ингээ хамтдаа гаръя да. Хүн бүрийн амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аялал самс хандрлын баяр баясгалын. Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш, харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аялын тойрог энэ бол таны нэвтрүүлэг.